Жишээлх юм бол би олонгууд юу? Миний төлөвсөн зүйлээс ямарваа нэгэн зүйл гажих тохиолдолд олонгууд би тэр төвчдөггүй юм уу? Миний ингэ сэтгэл санаа яагаад ч юм цаасаа ингээд таг болоод уур хүрээд тэр ямар ч тийм одоо тэр ситүэйшнд байгаад ах надад ямар ч шаардлага байхгүй юм санагдаад тэр би орхиод явмаар санагддаг. Гэтэ одоо ингээ эргээ бодоход за яг тэр болонгуудыг ажил хэргийн хувьд болонгууд маш зөв зүйл гэж би боддتي. Гэтэ хайр дурлал, найз нөхдийн хооронд албан бус харилцаа гэсэн үг шүү дээ. Албан бус харилцааны лугад энэ нэг бодол, энэ нэг концепц нь амар нэг бодлын жоохон онцгой, жоохон хөлдөө байдлыг авчирдаг юм санагддаг. Яагаад гэвэл одоо хүнд ингээд хамгийн сэтгэл үлдээдэг нь болонгууд өөрийн төсөөлснөөс өөр зүйл болох, өөр шин зүйл сорж үзэх, адал явдалтай зүйл болж өнгөрүүлэх гэдэг одоо эргэж бодоход их дурсамж нь хүний сэтгэлээ хөвлөддөг юм шиг байна. Тэгэхээр одоо ямарваа нэгэн хүнтэй болцоонд явхад болонгоо зөвлөгөө маягаар гэх юм уу, энгийн нэг зүгээр те хоолнд орох гэхээс илүү одоо хоёр талаас айгу шин зүйлийг туршиж үзэх, нэг нэгийг илүү сайн таньж мэдэх тийм нэг экстрем юм уу, нэг одоо жишээлбэл ямар нэг спортоор хамт хичээллэх ч гэдэм үү, энгийн нэг зүгээр нэг хоол идээд ярилцах уу. За яг би бити тэг гэж хэлээгүй л дээ. Гэхдээ нэг эхний удаа уулзахдаа за хоолнд орж болно те. Хоёр дахь удаа болгонд кино үзэж болно. Энэ болгонд мэдээж ус амар ойлгомжтой. Юу штэ. Дэйти санаа штэ. За 3 дахь юм уу эсвэл 4 5 дахь зүйлс болгонд тэр хүнийг илүү чи сайн мэдмээр байгаа. Тохиолдол болгонд эргээл энэ зүйлүүдэд давтах биш. Харин илүү өөрөөсөө за яг уу заавал тэр эрэгтэйг ингээд хүлээгээд байх биш, хоёлоо тэхүү гэдэг чинь нэг ч зүйлийг энэ төлөөч гэсэн ядаж нэг өөрхөө санааг илэрхэж болно штэ. Тэрнтэй болонгууд нөгөө хүнийхээ илүү сайн таньж мэдий гэсэн зүйлэр болонгууд билар тоглох, теннис тоглох, эсвэл ууланд гарах. Одоо чи их хвчлэнүүдээр зураг дуусансаад нэг зураг зурдаг тийм нэг юм дейт мэтийн санаа байдаг штэ. Тийм зүйл нэг зүгээр нэг амаараа ярилцаад байх биш, үйл хөдлөлөөрөө яг нэг зүйлийн төлөө хоёулаа чармайл гаргах ч гэдэг юм уу те. Яг тиймэрхүү үйл явдлууд нь болонгууд эргээд дурсахад тоо хоёрыг амар их нэг коннект хийж чадах юм шиг санагдлаа л да. Одоо яг миний өмнө оруулсан яг нөгөө нэг рилсдэр ч гэсэн те. Одоо чи ямарваа нэг ингэ ширээг авлаа гэж бодоо тэр ширээгээ хэрэг ухсраад дууссан тохиолдолд би энэ ширээг ухсарчлаа штэ гэдэг тэгж сэтгэл санаа төрүүлж байгаа чинь чамд амар их тэр ширээг гих үнэлэмжийг амар өндөрсгөж өгч чадна. Яг тэрнтэй адилхан хэрэг чи нэг талаад айгүй дайггүй чам санагдаж байгаа заяа. Тэгтээ нөгөө талаас нь чам таатай байж магадгүй чи бас сайн мэдгүй байгаа штэ. Хэрэг чи тэрийг мэдхийг хүсэх юм бол та хоёр амар тийм нэг activity болцоо хийвэл амар дайж байх. Энгийн нэг зүгээр сая ярьсан шин кино үзэх мүзэх те. За зүгээр нэг алхах малхах ч юм уу эсвэл тэрний яг нэг бодлын ингэ чи хоёр ингэ ярилцаад бие биенийхээ хувийн зан чанарыг, хувийн байдал те характерыг бол мэдэх боломжтой. Харин гэхдээ хамтдаа нэг зүйлийг хийх, та хоёрын аль нэг талаас нь тэр зүйлийн төлөө гаргаж байгаа тэр effort-ууд чинь олонгууд та хоёрын харилцааг нөл илүү дотн болгож өгч чадах юм шиг боддог. Жин одоогийн байдлаар.